За Hola amigos. Амра Барселонаас мэдчихээн Каталончуудын нийслэл үнэхээр Барселон хотод үнэхээр энэ хот төлөвлөлтийн гайхамшиг гэдэг бол энэ ч л баг шиг. За энэ бол одоо Барселоны алдарт архитектурч Гаудигийн Sagrada Familia гэдэг том сүм байна. 1880 оноос хойш баригдаж байгаа ийм сүм байгаа. За 1984 байна уу 5 онд Нэгдсэн үндэсний байгууллагын дэлхийн өвд бүртгэгдсэн байгаа. Соёлын өвд бүртгэгдсэн ийм агуу бүтээл байна. Тэгээд ирэх болгонд л ийм кара марантай ингэж байж идэв. Сүүлд ирэхэд нэлээ засвартай байсан. Одоо гайгүй болсон байна. Энэ уртлын энэ хэсгийг хийцэн байна. Энэ боржингоор хийсэн байна. Тэгээ үнэхээр гоё харагдаж байна. Үнэхээр тасархай. Үнэхээр гайхалтай. Тэгэд Барселон хот бол ер нь энэ Гауди гэдэг хүний уран бүтээлээр чимдэг ийм хот байгаа. Тэгээд энэ сүм бол үнэхээр гайхалтай. Зүгээр хажуунаас бол бүр үнэхээр сүрдмээр юм байна. Амар гоё юм байна. Сүмийг яаж ингэж хийж болно гэж байна. Гауди ч өөр 1850-аас 1926 оны хооронд амьдарч исэн. Энэ хугацаанд энэ Барселон хотыг бол тэгэд ер нь энэ архитектурын түүхэнд хувьсгал хийсэн. Энэ шал өөр маягаар ингээд архитектур хийж болно те ийм бүр урлагийн төвшөнд архитектурыг гаргаж ирсэн ийм хүн байгаа. Тэгээд энэ хүний бүтээл бол үнэхээр гайхалтай байна уу. Ямар гоё өргөн замтай тэр дугуй муугаа ямар гоё шийдсэн. За энэ ч бол мэдгүй би л ерөөсө төгжил олж харсангүй. Машин бол байнга гоё урсаж байна. Тэгээд үнэхээр гоё байна өө. Ер нь Европ ингээд урагшлагдсан байгаа. Ийм одоо колониал стилийн барилгууд тэгээд дээрэс нь 70 модцод байхлаар чи ямар гоё зөгцдөг юм бэ хоорондоо. Үнэхээр гоё байна. Тэгээд дээрэс нь Estella гэдэг Estella Dam гэдэг энэ пивиг ерөөсө хаасаагүй ууж байна. Ерөөсө драфтаар жууж гин, лаацтаагаар жууж гин, шилтэйгээр жууж гин. Ерөөсө энэ Испанчуудын одоо бараг хамгийн үндсэн пив нь бол энэ Estella Dam гэдэг пив гэдэг юм байна. Estella Бас үрээ шийдчихсэн тийм. Монголд бол нэр үнэхээр модель хийхэр л залуу байсан. Даанч гуйлах гуйсан байсан. Тэгсэн чинь Монгол бүсгүйч үед амар цовж идэв тийм. Өчигдөр орой нэр монголчуудтайгаа уулзсан. Энд айгүй удаан амьдарч байгаа монголчуудас байд юм байна. 10 гаруй жил болцсон, 20 жил болцсон монголчуудтайгаа уулзлаа. Гэтэ Испанд бол нэг олон монголчууд байдгүй гинэ. Одоо Барселона хотод бол нэг 100 гаруй монголчууд амьдарч юм байна. Ихэнх нь дандаа ажил төрөл хийдэг, Испани хоолны газар тогооч хийдэг хүмүүс бас нэлээд олон байсан. Тэгээ хүүхдүүд нь энэ амьдарч сурдаг ийм монголчуудтай өчтөр уулзсан бас сайхан байлээ. Манай монголчууд энэ ч айгүй сайхан амьдарч илээ. За Ибизад ирцэн явж байна. За та бүхэн харж байгаа. Ибизагийн ерөнхийдөө хойд иргэд нь буудал захиасан байгаа. Ерөөсөө Ибиза бол ер нь тэгэл одоо ерөөсөө дэлхийн одоо хамгийн шоучдын цуглардаг газар. Тэгээ сая ингэ явсан чинь аргунд даваа явж байгаа юм шиг л. Нэр яг аргунд даваа явж байгаа шиг. За ер нь бол нэлээд үнэтэй газар. Одоо би энэ Uber-ээр одоо нэг 10 хэдэн км газар явж байна. Тэгэхэд ойролцоогоор 50 аяга болж байна. Ер нь бол 50 евро гэдэг чинь одоо монголоор хэд юм бэ? 200 мянган төгрөгөөр тэгсэн. Shit, ямар амар. Яах вэ? Монголынхаа жолооч нарыг үнэхээр барьж авч үнсмээр юм шүү. Та нар үнэхээр хямдтай юм байна. Энд бол амар юм байна. Тэгээ дээрэс нь rush hour болохоор бас жоохон унтаагаад. Энд нэг Uber чинь тэгдэг шүү дээ. Яг бүр ингээд
цаг тутамд ингээд өмнө өөрчлөгдөн. Цаг минут 10 минут юм байна. Тэгээд байшингууд яалтчгүй би Испанд ирчих штэ. Яг Испани. Жиргэлж. Шат хотлоо тавилттай. Тэнгүүт гэж үгээ. Влог нь бүр улаан тавилттай влог байж дээшээс. Оо далайн агаар ямар гоё шийц. Ocean breeze. Оо эн чинь усанд орсон шүү. Хөл бөмбөг тоглоод идэг бацаал ерөөсө хаа саг байж. Энд чинь сэлжлэх байх юм. Энд чинь хөл бөмбөг тоглож л байх юм. Оо. Careful. Огшин нөхөртэй. Ой, кафе Del Mar дээр ирж. Үн жоо дэлгүүр онгорхоо шууд ой манга. Зүгээр дэлгүүрээс юм аваад эн чинь уучт юм шүү дээ. Өөр яг жинхэнэ оригинал Ibiza-гийн кафе Del Mar. Энэ бол Phuket-ийн кафе Del Mar биш. Энэ бол Ibiza-гийн кафе Del Mar. Тэгсэн чинь энэ бүр хамгийн сонин дотроо дэлгүүрээсээ юм аваад би чин дээр уучт юм байна. Тэгээд домогт кафе Del Mar дээр ирсэн байна. За яг анхны кафе Del Mar бол яг энэчнээс одоо яг 2 юуны сан яг тэнд байсан юм байна. Нийт 46 жилийн ойн энэ жил болж байгаа юм байна. Энэ бол бас удаан гэсэн үг. Монгол улсыг социалист байхад л одоо энэ кафе Del Mar анх нэгдэжсэн гэсэн үг. За тэгээд Ibiza бол үнэхээр гайхалтай газар байна. Дэлхийн өнцөг булан бүрээс одоо шоудах гэсэн хүмүүс энэ ч ирж байна. За тэгээд ер нь бол анх энэ 1930-40-од оны үед бол энэ зүгээр нэг загасчин тариаланчдын тийм маш цөөхөн үнэтэй тосхон маягийн газар байсан юм байна. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараа энэ чинь 1950-60-аад оноос хуулаад хиппичүүд ирээд за тэгээд энэ чинь янз бүрийн хөгжим тоглодог болоод ингээд энэ чинь бол хүмүүс ирдэг болсон юм байна. За тэгээд энэ хиппичүүд ирсэнтэй холбоотойгоор бас янз бүрийн зүйлсийн хэрэглээ бас ийшээ орж ирсэн юм байна. За тэгээд тэрийн дагаад энэ одоо шоу цэнгэний амьдрал бол энэ ч яг хүчээ авсан юм байна. Тэгээд миний мэдж байгаагаар одоо хамгийн эртний клуб нь 1975 онд байна уу 76 онд байгуулагдсан Amnesia гэдэг клуб байгаа. Энэ жил 50 жилийн хойно болж байгаа. Худлаа явж 1968 онд байгуулагдсан Pache гэдэг клуб байгаа. Одоо ч ихсэн ажиллаж байгаа. Одоо өнөөдөр бол тэнцээ дэлхийн бас топ DJ-нэрийн нэг Соломон тоглож байгаа. За тэрний дараа бол Amnesia гэдэг клуб 1975 байна уу 76 онд байгуулагдсан. Энэ жил 50 жилийн хойно болж байгаа хэвээр. Ингээд байгуулагдаад явсан юм байна. За тэгээд ер нь бол тэр аль 1960-70-аад оноос хойш энэ чинь ингээд зогсолтгүй жил болгон дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс стрессээ тайлах гэж, ядраагаа тайлах гэж, паридах гэж ирдэг. За дээрэс нь энэ чинь дэлхийн топ DJ-нэр энэ чинь ирж шантсаа сордог ийм газар байгаа. За тэгээ баарнууд нь бол үнэхээр ярих юм байхгүй. Үнэхээр гайхалтай орчин үеийн одоо юу гэдэг те EDM гэж ярддаг electro dance music-ийн одоо хамгийн сүүлийн үеийн хүмүүс ирж байгаа. Одоо жишээ нь DJ Mag гэж байдаг DJ-нэрийн рейтингийг тогтоодог сэтгүүл байдаг. Тэрний номер 1 DJ David Guetta гэдэг чинь одоо эдний Universe гэдэг баарнд 7 хоног болгоны 5 өдөр тоглож байгаа шин. Одоо чинь David Guetta-г одоо чинь Монголд авчрыг бол за хамгийн багадаа $500,000 байгаа. Тэгэхэд энийг ингээд төлөөд авчрах чадвартай 7 хоног болгоно төлөөд авчрахад ингээд хүмүүс ороод ихэр ийм л гайхалтай газар байна л да. Тэгээд энэ чинь ирж байгаа хүмүүсийн ч үнэхээр лагшри хүмүүс ирд юм байна. За тэгээд DJ-нэр нь ч үнэхээр лаг юм байна. Үнэхээр энэ газар орон нутгийн ч үнэхээр гайхалтай байна. Тэгээд бас нэг юм сони юм байна. Яг энэ Ibiza-гийн оршин суугчид нь бол 160,000 хүн байт юм байна. Харин жилдээ ирдэг жуучдын тоон 3 сая гарна. 3 сая 500 600 мянга. Тэгвэл эн чинь ийм сони. Ibiza ч өвөлтөө бол юу ирдгүй юм. Одоо паричд ирэхгүй. За яг 5 сараас ахуулаад summer opening party-нууд эхэлдэг. Тэгээд 5 сараас нэг 10 сарын дунд хүртэл яг парty-нууд нь болно. Тэгэхээр жилдээ ерөөсөө ойролцоогоо нэг
5 за өсрөө 6 сар ажиллаад за жилийн хагасд нь ажиллаад Монгол улсад ирдэг жуулчдын тоог баг 4-5 дахин нуглаад орчиж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд та нар бодоор ингээд ийм жижигхэн газар нутагтай тэгээд асар их хэмжээний мөнгө эргэлдэж байна чинь. Сая би онгоцны буудлын дээр буусан чинь тийч ерөөсөө private jet-нууд нь лээ. Private jet-нууд одоо ингээд нэг commercial онгоцнуудаас илүү олон тоотой байлаа. Бүр ингээд бүр өрөөстэй зүгээр ингээд манай монголчин ингээд машин зогсоолтойгоо өрөөстэй байж идэж машинуудаа Bruce яг Bruce шиг өртсөн private jet. Тэгээд клабуудаар нь ороод яасан чинь дандаа биллионер, миллионер хүмүүс ингээд 6-7 хүүхэн дагуулсан. I'm not finished. Yeah, sorry. It's okay. No worries. Тэгээд ерөөсөө ийм дандаа амар гарууд ирж шоуд. Тэгээд хятадын том тэргүүн баячууд ирсэн шоудж जैन. Арабаас те. Тэгэл одоо Арабын маш олон орноос ирсэн байсан. За DJ Mag-ийн дэлхийн номер 1 клуб болсон Universe клуб дээр явж байна. 2 жилийн өмнө ирэхэд High Ibiza дэлхийн номер 1 клуб байсан. Одоо доошоо ороод 5 маа авцсан явж байна. Тэгээд өнөөдөр Charlotte Beat-ээ гээд амар лаг DJ байгаа. Дэлхийн одоо шилдэг 100 DJ 9-д явж байгаа. Одоо яг жинхэнэ нөгөө prime time дээр явж байгаа ийм techno DJ байгаа. Тэгээ ер нь дэлхийн баг бүх том фестивалууд дээр оролцож байна дөө Charlotte. За Tomorrowland дээр оролцож байна. За тэгээд бусад бүх том клубуудаар явж байна. Өөрийн гэсэн ивенттэй болсон, өөрийн гэсэн лейблтэй болсон ийм лаг эмхтэй тоглолтыг өнөөдөр үзэж байна. Тэгээд бүгдээрээ орж үзье. Universe. We know what that kick drum means to us. Of classic techno, we'll be following a series of techno code. За мөнгө юу н багассан. Тэгээ дэлгүүрээс хөөрхөн PO аваад далайн хэрэг дээр гоё PO-гоо сууж байна. Ibiza-гийн орой Estrella. Гэхдээ мөнгө авсан ч гэсэн зөө манайхан нэр жинхнээсээ яг манай аялалд ингээд тусуулж байгаа манай Estrella-гийнхаа. Гэхдээ яг бүр яг жинхнээсээ би яг худлаа яриаг үзээ. Жинхнээсээ л энэ Испанчууд Estrella-гаа уудсан биш үү манайхан. Одоо ерөөсөө ингэж юм. You're right. Yeah, good. Do you speak Good. English? Yes. What are you guys doing tonight? We are. I see you Drink- recording, drink so I it. think you want to have a good time in Ibiza. You want to get some Yeah. good experiences in. Yeah. Yeah. I feel like I'm. Where you from? I'm from South Africa. We will invite you beer. Estrella. Australia. Estrella. Australia. It's not Estrella. It's Estrella. What you guys say where you're from? I say cheers where I'm from. Tullo. Tulo. Yeah, Tullo. Tullo. South Africa. South Africa. Are you from Mongolia? I Animals. I heard that South African racism is a little bit different than American racism. I heard it, and it is. it's maybe it's more
there is minorities white people, and racism is against white people. Is that true? People actually say it's almost like reverse racism compared to apartheid, where apartheid was a horrible time in South African history. Oh, No one shit. that I know advocates for it, but you know, there's a lot of racial laws that still exist in South Africa, and it's almost as if like people say we corrected it, or they say we've like fixed it, but Oh, nice. That's better. it's almost That's better. it's almost just reversed, you know. So I like one South African band. Is Die Antwoord. the Antwoord. Yeah. Yeah. Yeah, we know the Antwoord. Yeah. Die Antwoord. Freaky. Die I Ant- like it. That's it. Yeah. I like a freaky and I like it. За Ibiza-гийн 2 өдөр Saturday night болж чинь тэгээд өнөөдөр High Ibiza гэдэг газарт орох гэж байна. Өнөөдөр Black Coffee гэдэг DJ гарч ирж харж байгаа. Grammy Awards-д байгаа. Black Coffee гэдэг DJ байгаа. Тэгээд тэр Black Coffee үзцгээд за Ibiza-гийн ер нь бол ер нь хол гудамж. High Ibiza. Singleton. Singleton. Nice. За өнөөдөр Ibiza дахь сүүлийн орой байна. Гэтэ ер нь амар ядард юм байна Ibiza. Маш яд. Ер нь хөгшин үжний яг 2 орой дараалал шоуцсны дараа ер нь би хүндрээл, бучин булраал ер нь эвгүй болд юм байна. Ер нь харж байхад бас яг миний үе бол надаас дэшнээс бас айгүй их явж шүү. Маш хөгшин хүмүүс айгүй. Тий хөгшин хүмүүс айгүй их явд юм байлээ. Тэгээд одоо хөгшин мөртлөөл бас ингээд хүмүүс шоудах гээд ирд юм байна да гэдгийг харж байгаа. Тэгээ бас нэг гоё юм энэ ч шоудж байгаа октод дандаа юм том бүүттэй байгаад байна. Кабой гуталтай ч юм уу тий дандаа юм том айгүй гоё бүүттэй. Тэр нэг юм энтхийн нэг тийм соёлч юм шиг тий. Залуучуудын наргалал янз бүр. Эмэгтэйчүүд нь бол дандаа тийм бүүттэй байгаад идэм байлээ. Ерөөсөө пари ихтэл төгсгөл бол байхгүй байгааг та бүхэн анзарч байгаа тий. За тэр бол тэгээд ер нь та бүхэн өөрсдөө энд ирж үзээд мэдсэн дээр баха гэж аахгүй. Яг ихтэл өөрийн 6 цаг чамд ямар ч бичлэг ямар ч тийм чадвар байхгүй. Ноц байгаа. За явъя да.